Дотны харилцаанд хүн болгон өөр өөрийн эрх үүрэгтэй. Та хэн нэгэнтэй үерхэж нөхөрлөх үедээ хосуудын дотны харилцаан дах эрх үүргийн талаар бодож байсан уу? Үерхдэг охид хөвгүүд буюу хосууд дотны харилцаан дах эрх үүргээ мэдтгүйгээс олон сөрөг үр дагавар үүсдэг. Тиймээс энэ талаар зайлшгүй мэддэг байх нь чухал юм. Хосууд дотны харилцаан дах эрх үүргээ мэддэг болсноор ирээдүйд учирч болох аливаа сөрөг үр дагавараас сэргийлэх боломжтой. Тухайлбал хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус. Өсвөр үеийнхэн маань дотны харилцаан дах хувь хүний эрх үүргээ мэддэг байх нь дотны харилцааны үед тулгарах аливаа асуудлыг өөртөө бат итгэлтэйгээр даван туулахад тустай. Энэхүү хичээлийн зорилго нь өсвөр үеийнхэнд бэлгийн хавьтал, дотны харилцааны үеийнх хувь хүний эрх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өгч, улмаар дотны харилцааны үед үүсч болох аливаа бэрхшээл асуудлыг урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх чадвартай болоход нь туслахад орших юм. Дотны харилцаа, бэлгийн амьдрал, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус, хүсээгүй жирэмслэлт ба эрх. Ингээд дотны харилцаанд үүсч болох хувь хүний эрхүүдийг танилцуулъя. Та өөрийн хийхийг хүсч буй зүйлээ үерхдэг найзаасаа асуух хэрэгтэй буюу хамтран хийхийг хүсч буй зүйлээ санал болгох нь чухал. Жишээ нь найзыгаа болзоонд урих, хамтарч хийхээр төлөвлөж буй зүйлээ санал болгох, үерхдэг найзаасаа анхаарал халамж хүсэх, өөрийн хувийн хэл хязгаарыг найздаа хэлэх буюу юу хийж болох, юу хийж болохгүйг хэлэх. Мөн хамтарч хийх үйлдэлийн өмнө үерхдэг найзаасаа бэлгэвч эсвэл бусад хамгаалах хэрэгсэл хэрэглэхийг хүсэх. Чиний үерхдэг найз чиний хийхийг хүсэхгүй байгаа. Чиний сонирхолгүй зүйлийг хамт хийхийг хүсч байвал чи үгүй гэж хэлэх бүрэн эрхтэй. Үгүй гэж хэлснийхээ төлөө чи үерхдэг найзынхаа өмнө буруутай зүйл хийгээгүй бөгөөд зөвхөн өөрийнхөө гэмссэн сэтгэлгүйгээр үгүй гэж хэлэх эрхээ эдэлж байгаа хэрэг юм. Хосуудын харилцаанд үүсдэг нийтлэг асуудлуудад үгүй гэж хэлж сураарай. Тухайлбал болзоонд явах хүсэлгүй байгаа бол болцохоос татгалзах. Хамт байхдаа чиний болон найзын чинь сэтгэл хичнээн догдолсон байсан ч хамтарч хийх дотны үйлдэлээс татгалзах. Бэлгийн хавьталд орсон ч гэсэн цаашид дахин хийхээс татгалзах. Үерхдэг найзаасаа мөнгө зээлхээс татгалзах. Үерхдэг найзын чинь зүгээс гаргасан ямар нэг алдаа, зан араншин, хүчирхийлсэн үйлдэлийн үүрэг хариуцлагыг үүрхээс татгалзах эрхтэй. Үерхдэг найзтай нь чиний хийж буй үйлдэл, гаргаж буй зан аашинд дургүй байсан ч чи өөрийнхөөрөө байх эрхтэй. Учир нь чи хинээс ч хараат бус бие даасан хувь хүн бөгөөд дотны харилцаан дах өөрийнхөөрөө байх эрхийг эдлэх бүрэн эрхтэй. Тиймээс үерхдэг найзаасаа хараат бусаар өөрийнхөө өмсөхийг хүссэн хувцас өмсөх, идэхийг хүссэн зүйлээ идэх, өөрийн үзэл бодлоо чөлөөт илэрхийлэх, үерхдэг найзаасаа тусдаа өөрийн найз нартайгаа цагийг өнгөрөөх, өөрийнхөө амьдралд баримталдаг үнд зүйлд тулгуурлан хийхийг хүсч буй зүйлээ хийх, өөрийнхөө хэл хязгаарыг тогтоох, өөрийнхөө төлөө хинээс ч хараат бусаар бие даасан шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй. Үерхдэг найзууд бие биедээ хүндэтгэлтэй болон тэгш эрхтэйгээр харилцах эрхтэй. Энэ нь хосуудын харилцаанд найз охин найз хөвгүн адил тэгш эрх эдлэн гэсэн үг юм. Тухайлбал аль нэгэн нь нөгөөдөө бие бэлдэр болон сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлэх эрхгүй бөгөөд өөрийнхөөрөө тав тухтай байхаас гадна үерхдэг найзтай нь чиний үзэл бодол, шийдвэрийг өөрийнх шигэ хүндэтгэн үздэг байх нь чухал. Мөн та хоёрын харилцаа аюулгүй мэдрэмжийг аль алинд нь төрүүлдэг байхаас гадна харилцаанд ямар ч хүчирхийлэл, дарамт, доромжлол байх ёсгүй. Хосуудын харилцаа нь ийм байх нь эрүүл харилцаа мөн бөгөөд хүндэтгэлтэй болон тэгш эрхтэйгээр харилцах эрх үйлчилж байна гэсэн үг юм. Энэ бол бас нэгэн чухал эрх юм. Учир нь өөрийн бэлгийн эрүүл мэндийг хамгаалах эрх нь хосуудын эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой буюу хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог юм. Үерхдэг хосууд хоорондоо илэн далангүй ярилцаж, тус тусын бэлгийн эрүүл мэндийг хамгаалах нь хамгийн чухал юм. Жишээ нь
Хосууд бэлгийн эрүүл мэндийн талаар мэдлэгтэй байж, хамтдаа энэ чиглэлийн мэдээлэл мэдлэгийг олж авах, улмаар бэлгийн хавьталд орохоос татгалзах нь аль алинд нь учирч болох эрсдлийг бүрэн зогсоож чадах юм. Мөн нөхөн үрчгүй бэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж, мэрэгжлийн хүний зөвлөгөөг авдаг байх нь чухал. Энэ нь санаа зовох, бусдаас ичих асуудал огтхон ч биш юм. Харин ч өөрийнхөөрөө болон үерхдэг найзынхаа төлөө хийж буй хамгийн ухаалаг шийдвэр. Дотн харилцаа, бэлгийн амьдрал, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус, хүсээгүй жирэмслэлт ба үүрэг хариуцлага. Бид дотн харилцаанд үүсч болох хувь хүний эрхүүдийг мэдэж авлаа. Тэгвэл одоо дотн харилцаанд дах үүрэг хариуцлагын талаар хамтдаа мэдэж авцгаая. Чамтай үерхэхээс татгалзсан, үгүй гэж хэлсэн хүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрөх бөгөөд үгүй гэж хэлснийхэн төлөө бие мах бодийн болон сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэхгүй байх, мөн үерхдэг найзаа бэлгийн замаар дамжих халдвар хүний дархлал хомсдлын вирусээр өвчлүүлэх, эсвэл жирэмслүүлэх эрсдэлд оруулахгүй тулд бэлгийн хавьталд орохоос татгалзах, бэлгэвч хэрэглэхийг санал болгох нь бусдын эрхийг хүндэтгэх үүрэгт хамаарна. Хэрвээ чи ямар нэгэн үр дагавартай зүйл хийсэн бол тэр үр дагаврыг хүлээн зөвшөөрөх ёстой. Тухайлбал, чи бэлгийн хавьталд орж найз охиноо жирэмслүүлсэн бол энэ үйлдэлтэй хариуцлага үрж хүлээн зөвшөөрөх ёстой. Эсвэл чи үерхдэг найзынхаа сэтгэлийг өвдгөх зүйл хэлсэн бол түүндээ хариуцлага хүлээж уучлал гуйх нь чухал юм. Энэ нь дотн харилцаанд дах өөрийн өмнөөс болон өөрийн үйлдэлийн төлөө хариуцлага үүрэх үүргийг биелүүлж байгаа хэрэг юм шүү. Хосууд хоорондоо хичнээн муудалцсан байлаач бие биедээ хүндэтгэлтэй хандаж муухай үгээр нэгнээ доромжлохгүй, бие мах бодит нь халдахгүй буюу цохихгүй байх нь хамгаас чухал юм. Хэрвээ энийг хосууд маань биелүүлж чадчих байвал энэ нь өөрийн үерхдэг найзтай үргэлж хүндэтгэлтэй харилцах үүргээ биелүүлж чадаж байгаа хэрэг юм. Ингэснээр харилцаагаа эрүүл байлгаж, үерхлээ илүү урт хугацаанд үргэлжлүүлэх болно. Бид дотн харилцаанд дах үүргүүдийг мэдэж авлаа. Одоо бүгдээрээ дотн харилцааны үед зөрчигддөг эрхийн талаарх зарим жишээг авч үзье. Хэрвээ дотн харилцаанд дах эрхүүдтэй нь зөрчигдөж байгаа бол эрхээ хамгаалан зөв сонголтыг хийгээрэй. Учир нь чиний гаргасан шийдвэр чиний эрүүл мэндийг хамгаалах ёстой юм шүү. Та хоёр хамт биш, тусдаа байх үед үерхдэг найзтай нь чам руу байнга чат, мессеж бичих, утсаар ярих, хаана хинтээ юу хийж байгааг асуудаг. Хэрвээ тэр даруй хариулахгүй байвал маш их уурладаг. Энэ тохиолдолд ямар эрх зөрчигдөж байна вэ? Тэрний зам байдлыг харахад өөрт тань итгэдэггүй бөгөөд байнга хяналт тавихыг хичээдэг. Мөн өөрийг тань ямар нэгэн зүйлийг тэрний хэлснээр бус хийж магадгүй гэж үздэг. Учир нь өөрийг тань тэрэнгүйгээр ямар нэгэн юм сэдэж хийх, эсвэл өөр хүмүүстэй найзалж болохгүй гэдгийг харуулж байна. Та эрхээ хамгаалахын тулд юу хийж чадах вэ? Та хоёр гадуур цагаа хамт өнгөрүүлэхэд таны найз үргэлж чамайг дааж бүх төлбөрийг хийдэг. Харин одоо тэр чамайг тэрэнд өртөөгээд унтахыг, секс хийхийг шаардаж байна. Энэ тохиолдолд ямар эрх зөрчигдөж байна вэ? Тэр танаас секс худалдаж авах боломжтой гэсэн хандлагатай хандаж байгаа нь танд хүндэтгэл үзүүлэхгүй байгаагийг илэрхийлэл. Тэр хүн төлбөрөө сайн дураараа л хийсэн болохоос төлбөр төлснөөр та тэрнтэй бэлгийн хавьталд орох ёстой биш юм шүү. Учир нь таныг тэрэнд өртөө мэд ойлголт төрүүлснээр таныг үгүй гэж хэлүүлэхгүй, танд өөрийгөө буруутгах мэдрэмжийг төрүүлэх санаа юм. Та эрхээ хамгаалахын тулд юу хийж чадах вэ? 1. Төлбөр төллөө гэд чи тэрнтэй бэлгийн хавьталд орох өргүй гэдгийг үерхдэг найздаа хэлэх. 2. Бэлгийн хавьтал секс болон миний солилцох хүсэлтэй зүйл биш. 3. Дотн хүн ямар нэгэн зүйлд мөнгө төлөх нь намайг бэлгийн хавьталд орохыг зөвшөөрч байна гэсэн үг огтхон ч биш. 4. Бэлгийн хавьталд орохгүй тухай асуудал нь надад өгсөн эсвэл миний төлөө хийсэн төлсөн зүйлтэй ямар ч холбоогүй гэдгийг үерхдэг найздаа хэлэх. 5. Хэрвээ ойлгохгүй бол харилцаагаа шууд таслан зогсоох. Хэрв дотны харилцаанд таны эрх байнга зөрчигдөж байвал та юу хийх ёстой вэ? Та бол эрхэм нандин.
Иймд та эрхээ эдлэхийн тулд эрхээ хамгаалахад бэлэн байх хэрэгтэй. Зарим тохиолдолд энэ нь хувийн харилцаагаа зогсооход ч хүргэж болдог. Хэн нэгэнтэй үүсгэсэн дотны харилцаанд таны эрх байнга зөрчигддөг бол энэ эрүүл харилцаа биш гэдгийг санаарай. Иймд та бусдаас тусламж авах ёстой. Өөрийн эрхийг хамгаалах эсвэл бусдын эрхийг хүндэтгэх нь хялбар байдаггүй юм. Гэхдээ энэ бол маш чухал асуудал. Хосууд бие биеэ харилцан хүндэтгсэний үндснээр л хувийн харилцаа нь эрүүл, бат бөх байж илүү удаан үргэлжилдэг. Таны эрх хизээ зөрчигдөж буйг та мэдэрч ойлгосноор шаардлагатай үед оновчтой шийдвэр гарган цаашаа тулгарах аливаа асуудлыг даван туулах чадвартай болдог. Мөн эрхийн зэрэгцээ үүрэг байдаг гэдгийг мартаж болохгүй. Та дотны харилцаанд үүргээ биелүүлдэг байх нь үерхдэг найзынхаа эрхийг зөрчихгүй байна гэсэн үг юм. Хосууд хоорондын харилцаагаа илүү урт удаан эрүүл байлгахыг хүсч байвал дотны харилцаа, бэлгийн амьдрал, бэлгийн замаар дамжих албар, хүний дархлал хомсдлын вирус, хүсээгүй жирэмслэлтийн үедх эрхээ эдэлж үүргээ биелүүлэх хэрэгтэй юм шүү.